За, юуны өмнө танд баяр хүргэе. Монгол Улсын ерөнхийлөгчөөс төрийн дээд одон медаль гардаж авлаа. Таны сэтгэлээс нь. За маш их баярлалаа та бүхэндээ. За юун түрүүнд би одоо намайг энэ төвшөнд хүрэхэд үлгэрлэл болсон миний ээж Монгол Улсын гавьяа дэмж Монгол Улсын ардын эмч Сэрэмсэл Бадамсран гэдэг хүн байдаг. Ээжтэй маш их баярлж байна. Мөн энэ салбарт би одоо 33 дахь жилдээ ажиллаж байгаа. За зүгээр асрагчаасаа өнөөдрийг хүртэл тийм ээ энэ одоо төвшөндөө хүртэл анаахны доктор профессор болтлоо ажиллахад маш их урам зориг өгсөн. Өнөөдөр надаар имжлүүлсэн, миний эмнэлгээр имжлүүлсэн, манай сэтгэл зүйн сэргийн засагтгаар имжлүүлж байгаа. Энэ айхтар өвчнийг даван тулахын тулд маш хичээж байгаа, эдгэрэлтэй барьж байгаа. Тэр иргэдтэй, залуучуудаа, хүүхнүүдтэй мөн тэднийг дэмждэг арга гэрийнхэнд нь маш их баярлалаа. Мэдээж хэрэг намайг одоо угтаж авсан миний эрдэмтэн багш нар байна. Миний одоо сэтгцийн эрдэмтэн үндэсний төвийн тийм ээ одооныхоор бол эмчнэр технологийн төвийн хамт олон бүгдээрэнд нь маш их баярлалаа. Тэгээд энэ бас эмэгтэй хүний хувьд амар их ажил байдаг. Хүндэд сэтгэл нөлөөтэй масуурал бодис хэрэгэлдэг, эрхний асуудалтай улсуудаа ажиллана гэдэг бол энэ болгон сэтгэлийн маань амар амгалан байлгадаг миний гэр бүл тэр зам миний хүүхдүүдтэй бас их баярлж байна. Тэгээд одоо эмээ өвөгийн хүүхэд би бол эмээ өвөө маань намайг сарж байгаа гэдэгт итгэж байна. Тэгээд өнөөдөр бас хэвлэл мэдээллийнхэндээ би маш их баярлдаг. Яг бол бид нартай хамтарч ажилт өнөөдөр ерөн донтол бол өвчин гэдэг ойлголтыг ямар нэгэн эдийн засгийн ашиг сонирхол харахгүйгээр хамтарч ажилдаг бүх хэвлэл мэдээлэл тэр зам үндэсний телевизтэй би одоо 20 гаруй жил хамтарч ажиллаж байгаа. ЗВС-тэй 20 гаруй жил хамтарч ажиллаж байгаа. Өнөөдөр энэ соён гэгэрэл үйл ажиллагаанд маань тус дэм болдог тийм ээ. Энэ байгууллагуудад баярлж байна. За тэгээд одоо бидний хамгийн том хийж байгаа ажил бол Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачлагаар сэтгэл зүйн зөвхөн сэргийлэх төв гэж байгуулсан. Одоо 2 дахь жилд үйл ажиллагаа явуулж байна. За энийг бид нар хан уул дүрэгт байгуулад явж байгаа. Цаашдаа одоо бусад дүргүүдэд тийм ээ 26 онд нээхийг бол одоо зорилго болгон тавьж байна. Тэгээд ер нь бол энэ сэтгэл зүйн технологийн асуудал бол одоо нэг яамны хийдэг ажил биш. Тэгэхээр бид нартай хамтарч ажилладаг хууль зүйн яам, шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрхийн газар, цагдаагийн эрхийн газар болон бусад бүх байгууллагуудад маш их баярлж байна. Тэгээд өнөөдөр тогтолцооны асуудлыг бид нар тийм ээ ярих ёстой, бодлогыг өөрчлөх ёстой. За энэ болгонд маань хэвлэл мэдээллийн та нар маань хамтарч ажиллаа. Тэгээд монголчууд та бүхний маань бүгдээрингийн одоо бурхан ивэж буян даахвалтайгаа баярлалаа та бүхэндээ.